Хай. За блогоо оруулаагүй аюу хутсан байна. Тэгээ би ингээ нэг ууггүй блог оруулдаг төрлийн юм бас биш байгаа тийм. Нэг талаасаа би нэг зөвхөн гэр бүлийнхээ дурсамжинд зориулж ингээ хийдэг болохоор ингээ заавал сардаа нэг удаа заавал одоо ингээ өдөр тутмынхаа амьдралыг ингээ бичиж хийн гэсэн юм надад байдаг болохоор хурааж байгаа өөрийнхөө зав цагаар боломжтой үеэр ингээ дийлээд оруулдаг. Тэгээд хүүхдүүд маань бас аюу блог нэхэд болдгүй. Тэг хүмүүсээс нэг сүүлд би нөгөө цагаан сар энэ өнгөрсөн цагаан сараар шинэлгүйгээр гэр бүлэрээ хүүх хотод очиж амархаар ингээ явсан тухайгаа блог хийгээд тэрнээс шигээг байгаа байхгүй юу. Тэгээд тэр чинь нэг охины гадаад паспортны одоо хугацааг анзаараагүйгээс болоод бид фейлдэд буцсан да. Тэгээд тэгтээ бас нэг юм ойлгож авсан нэг хоёр баг манай хоёр баг чи 3 настай 2 настай. Тэгээд тэр хоёр багыг авч явах хэрэггүй байна гэдгийг бид хоёр бас мэдсэн. Тэгээд яагаад гэхээр нөгөө хоёр чинь бүр яг эд хөдөлгөөнтэй үе дээрээ байгаа болохоор ингээл нөгөө шалганаар ороод яхаагаар ингээл гарцсан байгаа чамдаа мамдаа чинь түрээд буцаа шалганаар ингээ гараа авчих жишээ нэ. Амар хөдөлгөөнтэй зөвхөн бид хоёулахнаа ингээ 3 хүүхдээ ингээ авч явна гэдэг бол амар эрсдэлтэй юм байна гэдгийг мэдсэн. Тэгээд буцаж ирээд за ингээд охины гадаад буцаж ирээд охиныхаа гадаад паспортыг дахиад захиалаад за тэгээ одоо хэрвээ буцаад явбал яг яаж явах вэ гэдэг бид хоёр ярилцж байгаа. За ер нь том охиноо аваад тэгээд хоёр ээжигээ бид хоёр ерөөсөө ингэж хаялал мэлэлд авч яваагүй бас авч явж байгаагүй юм бэлээ. Тэгээд хоёр ээжигээ ер нь авч яваад гоё хөх хотыг үзүүлээд тэгингээ ер нь ингээд гоё бүтэн биений шилжээнд оруулаад ирмээр юм шүү гэд хоёлаа ярьж байгаа. Тэгээд хоёр ээжигээ авч явахаар болоод тэгээд нөгөө цагаан сарын аялал маань хот руу хоёр ээжигийн бүтэн биений шинжилгээнд оруулах аялал болж хувирсан байгаа. За тэгээд бид өмнө говьд амьдардаг учраас нөгөө бидний даваа талч өөрөө шууд цагаан гашуун сухатын хилээрээ дамжаад Баянуураас шууд хот руу орох автобусанд суугаад өглөө нь гэрээсээ гарахад үдээс хойш гэхэд ингээд хотод очсон байх жишээ нэ. Ийм бас даваа газар нутагт амьдардаг. Тэгээд бид нөгөө өмнө нь цагаан сараар явахдаа явна гэж төлөвлөж байхдаа ер нь бүх юм ингээд нөгөө захиалсан байсан. Очоод буудал тэгээл апартмент гэж бүх юм захиалсан байсан. Тэрийгэ бүгдийг цуцалсан байж байгаа. Тэгээд хоёр ээжигээ бид нар чинь 4 сард авч явсан. Тэгээд 4 сард явахдаа эргээгээд нөгөө төлтөөгөө холбогдоод тэгээд шууд нөгөө өмнө нь ярьжсэн апартменттайгаа холбогдоод тэрэндээ орсон. Тэгээд апартментэд орох юм бас даваа тал нь нөгөө нэг хэрвээ нөгөө нэг одоо настай хүмүүс дагуулж явж болохоор хоолнд нь тохирохгүй байвал өөрсдөө нөгөө эндээс талын Монгол зонгол гэдэг нөгөө Монгол хоолнуудаас бас аваа авчиж байгаа болохоор тэрийг ингээд буцалгаад хийгээд идэхэд апартмент их зүгээр байдаг. Тийм учраас бид нар апартмент захиалсан. Тэгээд бидний болсон апартмент бас аягүй гоё тогтой байсан. Тэгээд бид нар нүг таньдаг өвөр Монголтой ингээ холбогдсон байсан. Тэгээд эндээс яваал шууд очоод нөгөө өвөр Монгол маань тосч аваад бид нарт амар гоё хөрхөн монголшилтэй ол хийгээд Монгол борцсон хийгээд татсансан. Тэгээд бид нар оройн очоод шууд аягүй гоё Монгол олоо идэл. Тэгээд апартменттай орж амарсан. Тэгээд маргааш өглөө нэрт босоод эхний ээлжинд эмнэлгийн ажлаа амжуулчихъя гэд тэгээд хоёр ээжигээ үзүүлэхээр гарсан. Тэгээд бидний бас үзүүлэхээр сонгосон эмнэлэг маань бас аюу дайггүй мундаг эмнэлэг байсан. Бүх юм ойлгомжтой, самбар дээр хаана хэн аль өрөөнд ямар одоо шинжилгээнд орж байгаа энэ гэдэг нөхцөл ингээд самбар дээр гарчдаг. Аюу мундаг эмнэлэг байсан. Тэгээд хоёр ээжийн одоо эсвэл ханамж чадлаа ингээд 100% байгаа гэдэг одоо илэрхийлээд амар тас энийн заяа та нар одоо сонсороо. Нөө таахгүй байхгүй яасан юм. За тэгээд сэтгэл ханамж ямар байна гинэ? 200. Баярлаа гэдэг бас. Тэгээ нөгөө таньдаг өвөр Монгол маань энэ юмхийг санал болгоод дагуулж явсан. Тэгээд амар хөөрхөн ингээд бүр хойлонгийн давуулаад одоо ишээ гэдэг энэ хоёр бүр VIP үзүүлсэхгүй. За тэгээд эндээс эмнэлгийн ажилчин гэдэг үдээс өмнө намжсан. Тэгээд бидэд үдээс хойшлохоор музей үзсэн. Тэгээд шинжлэх ухааны музей рүү төрүүлж орсон. Тэгээд түүхийн музей нь бол бүр том гэсэн. Тэгээд энэ дотор энэ хоёр маань ингээд жоох юм музей л ядарсан. Тэгээд яг битэрийн бодсон зүйл ер нь бол штэ ингээд одоо манай хоёр ээж чинь хоёлаа гавьяаны хаамралтанд гарсан, тэтүрт гарсан, жар гарсан юмсаа штэ. Тэгээд ингээд хэрвээ ингээд одоо сайхан улс орноор ээж аваагаа дагуулж авъя гэвэл ер нь ихтэл явж явах хэрэгтэй юм байна. Тэгвэл эдгээр чинь явж зовхон хэцүү болчих юм байна. Тэгээ жоох яваал ядарчаад байгаа байхгүй юу. Тэгэхээр зэрэг хэрвээ одоо ингээд ер нь их л эртэл одоо ээж аваагаа сайхан юм хүмүүс үзүүл инээдрээ гэвэл сайхан залуу гадар нүцүүлж баймар юм уу да гэж бас бодсон. Ээж даашаа зогсдоо төстэй юм шиг. Эндээс яамаа гэж үз. Яамаа бос үзээ. Хамаагүй нараас юу аа. Цадтай идзаа ёо. Орой хаад ихгүй шүү. Ид комэн нэ. Мэ ээж мэ. Мэ. Хаа идэг. Яг загсны мах штэ. Ямар ч асуудал байхгүй. Яг загсны мах штэ даалаа амт юм чинь. Хөлийн ингээ мүүлж мэ. Ахын за тэгээд хоёр ээжийг ханд нь авч явах гэсэн туйлын хөвгчлээ юм бэлээ. Нэг нь асуугаад нэг нь хариулаад хоёулаа юу ч мэдгүй хаа байгаа мөртлөө энэ тэгдэг бахаа гингүүд нөгөөх нь өө за гэж ийм. За тэгээд энэ хоёр гоё шөний хот үзүүлсэн. Шөний хот үзүүлсэн.
аялал жуулчлалынхаа очиж үздэг юм нэг шөнийн гудамж байт юм билээ. Тэгээд дэлгүүрээс гоё юм аваад бид бас өрөөндөө идсэн. За тэгээд маргааш нүдээс өмнө шинжилгээний хариуг авчгаад шинжилгээний хариун дээр инстэ янз бүрийн юм гараагүй гэсэн төр талралтай байсан. Тэг ингээд айхтар хавд мавд ч юм уу тийм ностой нотой юм гараагүй. Мэдээж насжилттай холбоотой бас ингээд зарим нэг зүйлүүд байсан. За тэгээд бид наа буусан батад парк дээр очиж наатахаар явсан. Ашаараа зогс. Гоё яастай. Одоо эндээс чи цаг тутам. За наашаа даллаарай. Гараараа даллаарай. За тэгээд усан парк дээр хүүхд чиглэл тоглосон доо. Яасан гэж энэ хоёрын нэг ярьчихуу яах вэ? Дараа нь миний блогийг үзчихэд яг ч тэрийг ярьсан гэх юм болоо. Сая усан паркын Наба усан паркын биш үү? Ийм нэг усан госоор байдаг байхгүй. Тэрэн дээр наад тэр чинь нэгийгээ сомболж байгаа заа юм. Манай хадам ээжийг ээжтэй амар аимх байхгүй гэсэн чинь нэгнийгээ сомболж хагаад тэр нөгөө госоор дээр нь заа юм. Дирэгтэй сууж авах болсон байгаа. Би явчихсан чинь даа гэж хашгаараад явчих. Хүрээд очиж энэ хоёр заа. Хоёлаа зэрэгцээ сууж хаад ингээд гусаад тэр усан госоор чинь ингээд гусаал буунго шууд ингээд ус руу ордог байхгүй. Яг ус руу орж хахад би очиж хараад нэг хэсэг шоконд ороо ингээд амьсгалж чадахгүй заа. Уйлаад байгаа мэдтггүй, инээгээд байгаа мэдтггүй. Гээ бүр нэг хэсэг шоконд орсон заа. Инээдтэй. Тэгээ ингээд бүр усан паркад бүр яг хүүхчид тоглосон. За тэгээд хоёр ээжтэй сайхан бас Хөх хотын метро ч сая сүүлд байгуулагдсан амар гоё цэвэрхэн янзын метро хэлээ. Тэгээд бид Хөх хот дотроос ингээд ойр зур юмнуудад дандаа ингээд метрогоор яваад хоёр ээжтэй бас метро үзүүлсэн. За тэгээд нутгийн зүг хүлийн жил атаасан да. Тэгээд цагаан сараар гэр бүлээрээ явах аялал маань пилцэн ч гэсэн хоёр ээжээс сайхан хөтүүлээд ирэх бас боломж өгсөн. Тэгээд бас хоёр ээжд маань бас сайхан цаг үзсэн баха гэж бодож байна. Тэгээд бид тэр ч гэсэн бас их гоё цаг байлаа. Ээжүүдийг ингээ хүүхчиг инээж хөхрөөд харсан юмдаа баясаад гоё юм бэ нэтрээ гэдээ явж байгааг ингээд сонсох харах бас их гоё байлаа. За тэгээд бай бай.